За 20 минут манайхаа. За найз нь одоо ингээд хэдхэн мөчийн дараа ээжтэйгээ уулзах гэж байна. Тэгээ маш их сансан. Алдаатай оноотой бүх зүйлүүд надад байсан. Тэгээ би ард нь заавал гарч чадсан. Яг 7 хоногийн өмнө ээжийг ирнэ би мэдсэн. Тэгээд мэдсэн өдрөөс хойш бүр өдөр шөнөгүй нойр орохгүй ингээд ээжигээ зөндөө хүлээсэн. Яг энэ цаг мөчид ээжтэйгээ уулзаад ингээд гоё байна. Тэгээ Солонгос улсад ингээд 2 жил 5 сартай ажиллах хугацаанд ерөнхийдөө бол ингээд хүний нутагт ганцаараа биедагаа сурсан бэлээ. Тэгээд ээжигээ хараад бүр үнэн баярлсан. Хүн болгон гэхдээ ээжигээ санаж байгаа, бүгдэнд нь хайртай гэр бүлээ. Хамгийн үнцэнтэй зүйл бол миний гэр бүл, миний найз нөхөд, миний эргэн тойрны бүх таньжиг мэддэг хүмүүс байдаг юм лээ. За тэгээд манай эгч айгуу гоё бидрийг дайлсан. Зөндөө гоё хоол хийсэн. Бидрийг зөндөө хүлээсэн. Бид нар бас жоохон оройтож очсон. Тэгээд оройтож очсон ч гэсэн тэгээд ямартай ч ихч дээр ирээд сайхан хоолунд идээд дайлуулаа. За маргааш нах бит хоёр нэрээ багада зөндөө гоё сакс тоглодог байсан. Тэгээд тэрийг бас гоё дурсаад гоё дэлгүүрээс саксын бөмбөг авсан. Одоо ингээд бичлэгээ эдэлж хийж байхдаа одоо өөр ингээд амар огшоод байна. Тэгээд хоолоо жоохон зангирсан. Тэгээд ээжтэйгээ гоё ингээд явсан. Тэгээд цаашдаа дахиад бас гоё ээжтэйгээ явж байгаа бичлэгээ зөндөө хийн. Манай ээж одоо 10 хоног Солонгос улсад байж байгаа. Тэгээд Монгол руу буцна. За тэгээд ээжтэй гоё далаа үзүүлнэ гэж амласан байгаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Бай бай.